хагалж өгөхгүй бол одоо бол энэ зүйл ингээд эмгэлэгдээд байгуулагч нэрлэдэг энэ байгууллагын чигээр хожим нөгөө шүүхийн ерхий зүйл хууль зүйн яамны харьяа байхдаа бол болж исэн. Одоо шүүхийн ерхий зүйл бол тусдаа бие даасан байдлаар ингээд эмгэлэгдээд байгуулагчаар энэ чигүүрийг нэг үр шүүхт өгөх үү, эсвэл шүүхийн ерхий зүйлд өгөх үү, эсвэл хууль зүйн яамд байх уу гэдгийг нэг хагалж өгөхгүй бол одоо бол энэ зөвшөөрлийн систем чинь бүр ингээд утгаа автлаа. Чигүүр хинүүр шилжиж гэнэ гэдэг нь бүр бол одоо бүр сонирхлын зөрчилтэй хэмжээр явчлаа гэж харагдаад. Баярхуу Орхон аймагаас. За сайхан шинжилгээс нөө Орхон аймагаас Иргэн Баярхуу оролцож байна. За өнгөрсөн 2 хоногийн хугацаанд болсон хилцүүлгийг үзлээ. За тэгэхээр 3 дахь хоногийн хилцүүлэг дээр оролцож ажлын хэсгийн даргаас асуух асуулттай. За тэгээ ганц нэг бодит кейс жишээ хэлэх гэж ирсэн юм аа. За хууль батлахаар хуулийг хэн нэгэн ухаалаг систем юм уу? За аль эсвэл одоо нэг робот хэрэгжүүлдэг үү? Хуулийг хүн хэрэгжүүлдэг. За тэр өнгөрсөн хугацаанд манай улсаас баталсан хуулиуд яагаад хөрсөн дээр буухгүй, авилгачдыг ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг дэмжиж ард иргэд аж ахуйн нөхцөлийг боогоодсон гэх юм бол улс төрчдийн дэмжлэг үзүүл төрийн албан шургуулж орж төрийг чадамжгүй болгосон энэ хүн гэдэг бичигдээгүй бит түүхийн өв гэж үүдэг, бит бус одоо түүхийн өв гэж үүдэг. Яг үүнтэй адилхан бичигдээгүй тийм зөвхөн танил тал одоо юу гэдэг юм эсвэл дарга зэрэг гэдэг ийм зүйлд үйлчлэх болоод хуурчдаг нөгөө хуулийг. Тэр зөвшөөрлийн хуулийг бол би Тэмүүжин гишүүнээс бол шал өөр бодолтой байна. Энэ бол завхрал руу засгаад явж байгаа маш том ажил. Зөвшөөрөл олгож байна гэдэг нь өөрөө өнгөрсөн хугацаанд авилгачид болон ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг ард иргэд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх гэдэг нэрийн доор ард иргэд аж ахуйн нэгжүүдийн одоо боломжийг боомлдог байсан асуудлыг чөлөөлөхөөр зөвшөөрөл гэдэг нь өөрөө болохоор иргэнийг орлоготой болгох. Иргэн орлоготой болох юм бол үр хөвгтүүд нь мөр бүтэн гиз цадгалаа явна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин чөлөөлж өгнө гэдэг нь өөрөө ажлын байр бий болно. Ингээд иргэн баян бол улс баян болдог гэдэг энэ зүйлийг бий болгох суурийг тавь явж байгаа. Ийм учраас залуучуудыг төлөөлөөд нь төр тусныг нүүр улаахлаар ажиллаж явж байгаа нэм усрын хүчлийг одоо дэмжиж иргэн үеуд оролцож байна. За энэ дээр нэг зүйл хэлж байна. Хариуцлагын тогтолцоо. Хариуцлага байхгүй бол тооцох хариуцлагагүй бол тэнцэн ажил салгаж идэг. Ганцхан жишээ. Хуанлын 4 жилд ороо явж байгаад Хувьсгал аймгийн их улс суманд нэг одоо эмийн сангийн зөвшөөрөл олгодог гэж бүтэн 4 жил. Иргэн хөөцөлтөд бардаггүй, иргэн танил талаар хөөцөлтөд бардаггүй, болонгууд нь тойргийн гишүүндээ хандчих. Тойргийн гишүүн хүн энэ одоо асуудлын хуулийн шийдвэрлэж өгч хэлэхэд Хуанлын 2 жил болж байгаа байхгүй. Ийм хариуцлага байхгүй. Тэгэд ийм байхад өөрөө энэ хариуцлага гэдэг зүйлийг энэ хуулийн дээр оруулж өгөөч. 7 хоног шийдэх системийг 70 хоног болгочдөг. Буцаад нөгөө нэг энэ санаатаа самсргүй хууль дээр энэ тухайн иргэн аж ахуйн нэгжийн өгсөн хүслийг дарчаад байгаа нөхөр тооцдог. Ямар ч хариуцлага байхгүй байгаа учраас тэр хүн ямар ч айцгүй чочроогүй байгаа байхгүй. Тэр нь завхарсан нийгэмд хариуцлага гэдэг зүйлийг бид нэр энэ зөвшөөрлийн хууль дээр заавчгүй суулгаж өгөх ёстой. Яг ямар зүйл дээр хичнээн хугацаа хоног алдах юм бол яаж хариуцлага тооцох вэ? 2022 онд эрүүл эрхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр шүүгээс хэргийг буцаах гэдэг зүйл дээр бид нар ярьсан. Ямар тохиолдолд буцаах яах юм ингээд. Яг үүнтэй адилхан хугацаа хэтрэх юм бол яах вэ? Ямар байгууллагын ямар гэдэг албан тушаалан дээр хэд очоод энийг хянах одоо ямыг хуульчилж өгмөр байгаа. Энэ асуудал байна. Тэгээ нөө дараагийн нэг асуудал нь юу гэхээр энэ за хамааралгүй гэж магадгүй нэгэнд холоос ирсэн юм чинь бас хүндгээ сонсчоосоо гэж бодож усж байна. Хөдөөний нэг компани, Орхон аймгийн нэг компани хөөрхийн усны төрд ажиллагаа болохгүй болохоор хуваараа юм хийгээд нэг тусгай зөвшөөрөл аваад хөөцөлтөө нэг ажил эхэллээ. За ажил эхлэнгууд хөөрхөө өөртөө таарсан нэг ажил хаавсан Улаанбаатар хотод олцоод нөгөө ажил хийх ажил нь говьроо өвчдөг. Зургийн ажил. За ингээд нөгөө зургийн ажлаа батлуулахын тулд говь руу гараад тавьдаг. Эрдэнтээс 1000 гаруй километр. 1000 гаруй километр гэдэг дөнгөж нэг компани байгуулаад залуучууд явж байгаанд хичнээн төрний шатхуун зарцуулах уу? Гэр бүлтэй зарцуул хичнээн хоног цаг хугацаанд чинь зарцуулах уу? Дахиад орчтон нөгөө дарга нар байхгүй. Хайцсан томилтоор явс, хайцсан хот явс, хилээр явж байгаа. Ямар ч хяналт байхгүй учраас хөдөөгүй.
Дайлангуй говьхон одоо Монгол улсыг тэжээж байгаа бид нар гэж чийж жилдээд байгаа юм. Гэхдээ Монгол улсыг чинь тэгж ярих юм бол Эрдэнэ түүх өнөдөр тэжээд ирсэн мэт. Яг ингээд жав дов жалга яриад төрийн боломж, төрийн нөөц, улсын боломжийг, төрийн албыг өөрсдөө хувийн компаниар хийж байгаа юм шиг иймэрхүү болчихсон. За нөгөө зураг очоод батлуулдаг. Өчнөө юм болж иж. За дараа нь хянуулна гэдэг нэг юм болдог. Дахиад нөгөө говь руу гараад авах юм болдог. Тэг хатуу хэлж болдоггүй. Дамжуулаад нэг наам учин гэдэг юм бэлгээд нөөд нь буцаад төрийн тогтолцоод өөрөх нь танил тал одоо юу гэдэг юм тийм ээ. Энэ буцаад нөгөө компаниг устгах тал руу ингээд явчихдаг. Ийм зүйлүүд энэ манай Монголын нийгэмд энэ төрийн албанд маш их байна. Тэр нь хариуцлага гэдэг зүйлийг ажлын хэсгийн дарга яг яаж тусгаж байгаа вэ? Хуулийн төслийг бол бүхэлдэн дэмжиж байгаа. Чухам буцаад хариуцлага. Хариуцлагын тогтолцоог нь бид нар ойлгомжтой болгож өгөхгүй бол мянган гоё юм хийгээд ерөөсөө хөрсөн дээр буудаггүй, төрийн ордноос гардаггүй юм болчдөг. Төрн ийм юм хийгээд буцаагаад яг дунд доод шат аймаг орон нутгийн сум руугаа, баг руугаа энийг дэмжиж ажиллах сэтгэлтэй хүн ер нь байна уу? Энэ хүмүүстэй яаж үргэлжлүүлж, энэ хүмүүсээ яаж шүршүүрлийн хуулиа явуулахдаа давхар сургалт гэдэг зүйлүүдийг хариуцлага гэдэг юмтай нь явуулахгүй бол энэ дахиад үр дүнгүй болно шүү. Эцсийн дүндээ энэ үр дүнгүй болоод юу болдгоо гэхээр ажил хийх гээд явуулдаг залуучууд нь худалчнэр болоод үлддэг байхгүй юу? Яг өнгөрсөн хугацаанд улс удирдсан ах нар шиг. Тэр одоо нэг ажил хийх гээд явуулдаг залуучуудаа хүний өөр ингэхгүй. Алдаа байх юм бол тэрийг нэлээд зас чандлах гарц гаралгаа шийдлүүдийг нэлээд ингээд энэ асуудлыг хийгээд энэ иргэнэ орлоготой үр хүүхдүүдийн гиз цатгалан мөр бүтэн аж ахуй нэгжүүдээ нэг тогтвортой ажлын байр бий болгоод яаж энийг хааж боох вэ тийм ээ? Яаж энэ дэр боломж бий вэ? Шийдэл юу вэ гэдгийг энийг яаж чад. Тэгээд сүүлднийхэд энэ хилцүүлд оролцож байгаа мэдээлэл өгсөн хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, эрүүл мэндийн яам, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар гэж байна. За гэр бүл хөдөлмөрийн хамгаалалтын яам гэдэг яг ямар зөвшөөрлүүдийг мэдэгдэл рүү шилжүүлж байгаа юм бэ? Ямарыг нь одоо зэрэгэл буулж байгаа юм бэ гэдэг. Энийг ойлгомжтой болохгүй л одоо иргэд бүгдээр хараад байж байгаа. Иргэд харж байгаа мөртлөө оролцооны ягаад бага байгаад нэхэр яг өөрт нь хамааралтай ямар зөвшөөрөл нь энгийн болоод байгаа юм бэ? Яг өөрт нь эргэлдэж байгаа ямар үйл ажиллагаа нь мэдэгдлийн түвшинд очиж байгаа юм гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй юу? Мэдэхгүй учраас оролцож чадахгүй байгаа. Тэгэхээр яг энэ дээр манай одоо ийм зөвшөөрлүүдийг энгийн болгож байна. Ийм зөвшөөрлүүдийг мэдэгдлийн түвшинд хүргэж байна. Ийм зөвшөөрлүүдийг авахын тулд та ийм зүйлийг хийх ёстой. Гэтэл энэ ямыг нээлттэй энэ чинь хэлэх юм бол хугацаа шаардж магадгүй. Энийг нээлттэй мэдээлээд дээр нь төр одоо ингээл нэг юм ихээр тим юм хөгж одоо ингээл манай нэг хэдэн сууж байна. Бид нэгэ төрийн байгуул гэж бодъё л доо. Тусдаа нэг платформ юм одоо нэг юм аппликейшн хөгжүүлээд байдаг. Тэгэд энэ ямар юу гэчлээ сая би одоо нэрийг мэдэхгүй байна. Баахан гадаад нэр өгчдөг. Энийг яагаад энгийн одоо монгол хэлээр одоо аппликейшн юу гэдэг зөвшөөр сайтууд нэрлэж болдгоо юм бэ? Өнөөдөр бас нэг академик төвчний боловсролтой 4 сургууль төгсчихсэн тийм ээ. Орон нутгийн төрийн бүх төвчний байгууллагад ажиллаад үзсэн. Хүн наа нэрийг чинь чийжлэхгүй байхгүй. Тэгэд яаж тэнцэн байж байгаа компьютерийн мэдлэг муутай тийм ээ. Гадаад хэл одоо мэдлэг маруухан хүн наад гарч орж үйлчлүүлдэг. Тусдаа хөгжүүлдэг юм ахэд ядаж нэг тийм үү төрийн зөвшөөрөл мэдэгдлийн цахим сайт тий парламент гэдэг шиг ийм юм хийгээд дотор нь ангиллуудыг хийгээд ингэж явахгүй бол бөө гөлөг төөрүүлж юм шиг үйлчлэл хаанд хандаж ямар сайтаар юу өгж ямар зөвшөөрөл авахж мэдгээ өчсөн чинь тэр энэ учраас ийм юмнуудаа бас нэгтгэж ойлгомжтой Монгол нэрээр юмнуудаа хиймээр байна. Тэгэл одоо улсын хурлын гишүүднээс тэр гой гадаад юмараа л гадаад үгс гадаадаар ярьдаг юм. Гадаадууд ч Монголоос суралцаад байгаа байхгүй юу? Улсын хурлын гишүүд. 3 минутын хугацаанд дуусч байгаа нь Монгол хэлээр яриад Монгол хэлээр энэ юмнуудаа хийгээд явдаг юмар байна. За баярлалаа. За баярхуу санал болдгоо лээ те. Юун дээр яг ажлын хэсгийн хувьд бол өргөн баригдсан хуулийн төслийн хүрээнд ажилтдаг одоо хууль тогтоомжийн тухай хуультай ба. Тэгэхээр энэ удаагийн өргөн барьсан хуулийн төсөл дээр бол
хариуцлагын тухай заалт буюу 9.5-ыг бол хөндөг байгаа. 9.5 дээр болохоор одоо энэ хариуцлагыг бас зохицуулсан байгаа хууль зөрчигчдөд хүлээх хариуцлага гэдэг. Хэрвээ энэ хуулийг зөрчсөн бол энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжихгүй бол төрийн албаны тухай хуулиар, гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хууль зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ гэсэн ийм ерөнхий заалт байгаа. Юуны хувьд зөвшөөрөл түрүүн асуусан асуултан дээр энгийн болон зөвшөөрлүүдийн тэр ангиллууд яаж шилжиж байгаа тэр юун дээр дип парламент дээр мэдээллүүд нэлээд салбараар өөр байгаа. Зөвхөн сая хөдөө аж ахуйн яамныхыг л асуух шиг боллоо. Тэгээ хөдөө аж ахуйн яамны нэлээд олон зөвшөөрөл байгаа учраас тэр болгоныг яг танилцуулахаар нэлээд ажил болох баг. Гэхдээ ерөнхийд нь нэг мэдээлэл өгч үү? Ямар нь тусгай байж чад энгийн төлөв шилжсэн. Хөдөө аж ахуйнаас тавч сайн бацхан уу. Хүн сүтэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хуулийн заахлах мэргэжлэн дайрмаа байна. За тусгай зөвшөөрлөөр манайхаас мэдээллээр эрхлэх үйл ажиллагаа нэмэгдсэн гэх юм бол ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах гэдэг тусгай зөвшөөрөл маань мэдээллээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтанд орсон байна. За мөн мал үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадд гаргах нь бас мэдээллээр орох үйл ажиллагаанд нэмэгдсэн байна. Одоо За хүн сүтэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн чиглэлээр тусгай зөвшөөрлөлтөөр эрхлэх 14 үйл ажиллагаа байдгаас за үнийг ингээд 5-ын мэдээллээр олох үйл ажиллагаанд оруулсан байна. За үүнээс дурдах юм бол ургамал хамгааллын бүтээгдэхүүн импортлох, худалдаалах, за мал үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадд гаргах гэсэн зөвшөөрлүүдийг мэдээллээр орох эрхлэх үйл ажиллагаанд орсон байна. За За дараагийн хүн Пүрэв Дулам.